За 1 2 3 Самэтано ФВН. Самэтанда тэгээд та нар маань сайн байгаа ах. Бид дөрөв айгуу сайн байлаа. Тэгээд өнөөдөр ингээд юм айгуу тийм юм тэгээ албан ёсны суулттай та нартай нэг бичлэг бүрэх гэж байна. Та нар угаасаа гарчгаа хараад ойлгосон байх. Бүгдээрээ л угаасаа мэдж байгаа. Бид дөрвөлээ суйсыг яг жүжигчний мэргэжлэр яг төгссөн байгаа. 2015 онд эсэж ороод 2019 онд төгсөөд яг театрын урлагийн сургуулийг төгссөн гэсэн үг. Жүжигчин мэргэжилтэд дөрвөлээ. Тийм. Одоо ингээл сүүлийн үед угаасаа Америк яригдчихлээ л да. Бараг бүхэл олонний танил хүмүүс дээрлэхэлтийн талаар ярьж байгаа. Одоо Суйс Америк яригдж байгаа болохоор яг Суйст 4 жил нэг сурсан 4 охин юм. За тэгээд хамгийн ихний асуулт би хийчихв. Чи зүгээр дээрлүүлж ирсэн юм уу? Үгүй. Зохиулж ирсэн үү? Үгүй ээ. Зогч ирсэн үү? Үгүй. За. Надаас Зогч. Зохиулж ирсэн үү? Үгүй. Зогч ирсэн үү? Үгүй. Хиний дээрлэгчсэн үү Суйст? Үгүй. Суйс сурч байхдаа дээрлэгсэн үү? Дээрлэхээгүй. Зогсон. Гэхдээ яхав одоо яг бидний үед байгаагүй ч гэсэн өмнө нь байсан эсхийг бол одоо бид нэр ингээд яг шууд тодорхойлоод хэлж чадахгүй. Бид нар бол яг биднийг сурж явах үе 4 жилийн явцад бол бид дөрөв ямар ч тиймд орооцолдож байгаагүй. Зүгээр яг бусад курсынхаа ах эгч нартай дүү нартай зүгээр л харилцаад ингээд явдаг байсан. Тэгээ мэдгүй өмнөх үеүүдийг бол бид нар мэдхгүй өнгөрсөн үеийг ч гэсэн одоохондоо сонсогддог байсан ч гэсэн тэрийг үнийн хэсэг мэдгүй шүү дээ харж байгаагүй яаж байгааг болохоор. Бас дээрээс нь гэх юм бол яг Суйст бол нэг юм үе хоорондын ингээ ялгаа гэж бол байгаа. Мэдээж тэр бол 1 2 3 4 дугаар курс юм чин үе хоорондын ялгаа байгаа. Тэгвэл тэглээгээд энэ бол ингээд ямар нэгэн дээрлэхэлт гадуурхалт биш. Энэ бол хүндлэл гэж юу нь бол хүлээж авч үзэн гэх юм уу? Би яг сурж байгаа хэмждэг хэлсэн байхгүй юу? Хүндлэмээр байгаа хүнээ хүндэлдэг. Одоо би энэ ингээд нэг сонин үйлдэл хийгээд тахад би тэр хүнийг хүндэлмээргүй биш шүү дээ. Тэрийг л ойлгуулах юм байлээ. Түүнээс биш ингээд байнга ингээд яг ингээд хүндлэх. Миний дээд курс гэд хүндлэх гээд бас тариад байгаа юм. Яг юг хүндлэх вэ, юг хүндлэхгүй вэ гэдгийг хүн өөрөө амар тийм ялган тунгааж шүүддэг байх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө дуурдаг байх хэрэгтэй ч юм уу те. Өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг болвол чаддаг байх хэрэгтэй. Цохоо мохоо байсан тиймэрхүү юмыг бол зөндөө сонсчихсон. Энд гэхдээ одоо яг тийм хүмүүс нь гэх юм уу юм багасаа одоо ингэж тэгсэн болоод том болоод тэрэндээ бас ингээд нэг юм яг одоо баг гэхээр бид нар чи их сургууль байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүмүүс 10 жилдээ ч юм уу бас тийм юм зүгээр ингээд хүмүүс дугаа өнгөрөөгөө өөгшүүлсэн учраас одоо дахиж тийм үйлдэл гаргадаг байх. Тэгэхээр ер нь бол энэ одоо энэ дээрлэхэд байгаа хүмүүс ер нь бүгдээрээ ингээд 10 жилдээ амар холбоотой хаа. Бид нар нэг ингээд судлаад одоо энэ ингээд ер нь нэлээд яригдж байгаа нь одоо дээрлэхэлт гэдэг энэ зүйл 10 жилийн сургуулиудад ялангуяа энэ 6-аас 9 дугаар ангийн хүүхдүүдэд дээрлэхэлт гэдэг одоо энэ зүйл маш их ер нь байна. Маш их байгаа юм байна. Бид нар одоо өөрсдөө мэдэхгүй, магадгүй эцэгчүүд нь ч мэдэхгүй ч гэсэн маш олон юм зүйл байгаа учраас яг энэ дээр л одоо бид нар нэг айгүйх тийм ярих гэж бодсон. Одоо чинь ингээд яг имжлэх хийхээс өмнө бид дөрөв ингээд ярьсан чинь тий бид нар ч гэсэн амар өртөжсэн. Одоо нөгөө дээрлэхэлт гингүүд шууд нөгөө нэг гар хүрэх цохиж зодох биш. Одоо хүний хил амаар доромжлох тий өөрийнх нь өөрчилж чадахгүй байгаа тэр ÖСV-г нь одоо тий ингээд өөртөө адилхан болохгүй тэрүүгээр нь шоолох ч юм уу. Тэгээ жишээ нь чамаг шууд л ярьчтэй. 10 жилдээ яг шийдүүлж ирсэн бэ. 10 жилдээ бол би угаасаа амар унган махтай хөхтэйсэн. Амар их бүдүүнээрээ шоолуулдаг гэсэн. Тэгээд би сэвхтэйгээр амар шоолуулдагсан. Манай нэг хөхт бүр ингээд сэвхтэй чи цайраа муутай өдөөс дуулж муулаад дугаа суугаад өнгөрдөг хүүхд бол байгаагүй. Би бол зүгээр ингээд тий үгүй би ингээд тий чамд ямар хамаатай ингээд зөрүүлээд өөрийгөө хамгаалдаг ч юм уу тийм байсан. Гэхдээ тэгж хамгаалдаг байлаа ч гэсэн хэдий нэг тийм үг сонсцсон учраас дараа нь амар имзэг тусдаг. Ингээ одоо өдий том болсон ч гэсэн ингээд нэг юм имзэг юм байгаа л. Чи тэгвэл хин нэг бас яг иймэрхүү байдлаар нь хэлжсэн үү? Одоо бүгдээрээ нөгөө нь одоо ингээд хэлжсэн л байх. Ингээд ийм эргээ бодонгууд яг тухайн үедээ ингээд яг өөрийнхөө ийм муухай юм хийж индаа гэж бодохгүй мөртлөө ингээд хин нэг муухайгаар хэлэх ч юм уу тийм сургууль байдлаар. Чи хандсан. Яасан? Чи хэлжсэн юм уу? Хэлжсэн юм байна. Юу гэж? Би ингээд намайг бас ингээд хилтгэлээсэн л та намайг хараа мараа гэдэгс хэвгүй юу? Ингээд би жоохон бор дээл тэнгууд хармаар дээл жижигхнээ хараа мараа гэл амар их тэгж дууддаг. Гэхдээ би тэрийг ингээд нэг юм боддгоо эсэхгүй тухайн үедээ л тэнгууд тухайн үедээ тэрийг ингээд одоо ингээ өөрөө бас ингээд нэг хүн дээр тусгаж авах болохоор өөр хүнийг бас хэлжсэн юм байна.
би нөгөө манай параллел ангийн Б-гийн нэг хүүхдийг ухааны шиг гэж дууддаг гэсэн байхгүй юу? Ухааны шиг гэж ингээд дууддаг гэсэн заяа. Мэдгүй зүгээр л надад ухааны шиг санагдсан болохоор гинтл сая саналаа л да. Яг би ингээд намайг хараа гэж дуудахад юм боддггүй байсантай адилхан тэр хүн юм боддггүй байсан байж магадгүй азар. Хоч гэж бодож хүлээж авч ирсэн юм болов уу? Хоч. Мэдгүй одоо гэхдээ л зүгээр ингээд ганцхан би тэгж дууддаг гэсэн. Сая ингээд бодсон чинь тэр хүүхдэд бас эмзэг байсан байж магадгүй шүү дээ. Ингээд намайг тэгж дуудуулах амар эмзэг байсан байж магадгүй. Тийм болохоор намайг уучлаарай. Уучлаарай төвшөө. Би тухайн үед мдээгүй маа. Тийм манай Б-гийн төвшөө намайг уучлаарай. Би тухайн үед нэг тэгж бодож байгаагүй байсан юм байна. Сая л гинт нөө нэг дээрлэгчээсэн үг гэсэн чинь мэдээж одоо ингээд хүнийг муухагаар хэлчихсэн амар юм сэтгэлд нь сэв суулгаж үлдэн тэр хүүхэд зүгээр магадгүй одоо ингээд том болоод бид нэр том болцсон ч гэсэн ингээд ишиг мшиг харахаар нам би бодогддог юм билүү тий муухай бас ингээд сэтгэлд нь сэв хийцэн байж магадгүй юм байна. Тий намайг үнэхээр уучлаарай. Манай ундрал бас ер нь бол амар тийм үг хэлэн дөртөмтгий хөвгтөлтэй. Хөвгтөлтэй ээж юм ааш тий. Ер нь бол сойс тахтаа ч гэсэн ингээд нөгөө нэг өөрийгөө өмгөөлж би бол өөрийгөө өмгөөлө хэрэлдчихдэг гэсэн. Манай энэ хэрэлдэж мэрэлдэж ерөөсөө юу ч мэдэхгүй. Гэхдээ зүгээр бас тэрэнд яг хажуугаарс өмгөөлөд хэлждэг найз байсан. Яг ундралыгаа хаяа бид гур бас жоохон ингээд тоглож моглол л доо. Гэхдээ энэ нэг юм миний дүүг бил зодгосдаг гэдэг шиг нэг тийм өөр хүнээс бол амар харамлаад ингээ уур хүрдэг. 10 жил байхдаа угаасаа л шил зүудэх хүн болгон л тэгж хэлүүлдэг хаа дөрөөнүүдэд. Тэгээ бид ч нөгөө нэг аппарат зүгээгүй байхдаа зайтай шүтдэг байхдаас тэрүүгээр амар шоолуулдаг байсан. Амар турхай тэгээ би ч бас бор хүн штэ. Тэгээд яг 10 жилийн маань ангийн 2 3 хүүхд намайг шатсан шүдэнс гэдэг байсан. Тийм турхай ингээд яг юм бор одоо жирнээс ингээд нөгөө нэг шүдэнс зураал үлээж мүлээ штэ тийм харангууд ямар муухай юм бэ гэж ингээд нэг юм бодогддtiin бэлээ. Сая яг гинц бас сансан чи жоох эвгүй болчихлоо гэж. Йой. Би амар цайрахыг хүсдэг гэсэн штэ. Би тэгтээ одоо хүртэл ингээд юм цайрахыг хүсдэг шүү дээ. Ерөөсөө ингээд харлахгүй байх гэж би ингээд нарны тусыг бүр ингээд өдөр болгон төрхийн тийм ингээд наранд ингээд гарахгүй ингээд аль болох өөрийгөө харлуулахгүй байх гэж амар хичээдэг. Тэгээ тэр магадгүй зүгээр хүмүүс намайг хараа гэж дууддаг гэсэн болохоор л тэгдэг байсан бах та. Уучлаарай би цайрсан шүү тэгтээ. Би бол цайрахын хувьд бол цайрсан. Гэтэ би ингээд нэрнгээсээ тэгж гомдолтой. Би цайрч чадсан. Харж ийлээ тийм. Би ч гэсэн турч чадсан. Хойд амар сэтгэл зүйн авч одоо бол ингээд энийг өгдөөсөн. Би нөгөө нэг амар туранхай 10 жилдээ бүр ингээд амар туранхай байсан шүү дээ. Тэгээ би жижиг нэг 2 сургуульд амжсан болохоор тэр юм 2 сургуульд амжихаар 2 сургууль 2 өөрөөр хэлүүлж байгаа байхгүй. Техник сургуульд одоо би чинь нөгөө нэг юм хит туранхай олчгоо юм эмхтэй хүний ингээд гуйн дундор ингээд юм зай гарт байдаг шүү дээ. Тэгээ тэнгууд нөгөө нэг юм хинээсэд сонсын тэр жоохон хүүхдүүд ирчүүд ингээд ирчүүд гэнэ хүүхдүүд ингээд юм ингээд ийм гуйндаа ингээд тасартай ингээд хүнтэй унтсан байдаг мэдэг. Чи та жоохноос хүнтэй унтсан байна гэх. Тухайн үед ингээд яг одоо бодсон чинь амар юм бэ тий. Тэр надад бүр амар хүн тусдаг байсан байхгүй юу. Тэгээд ингээд тэр нь ингээд нэг хүн байж байгаад ингээд өөр хүнтэй хэлэнгүүт ингээд нөгөөдөл ингээд амжаад явчихдаг. Тэгээд ингээд юу жоохон хүн юу солиорох тиймстэй юу тийм юм байх. Тэр ингээд амар хүн тусдаг. Тэгээд тэрийг ингээд буцаа тамийн гол нөгөө нэг эргүүлээд юм хэлж чаддгүй юу гүгүү гэж хэлнэ гэл нэг юм яадаг. Юу тийм өмгөөлж хэлхээ мэдгүй. Тэгэл тэр амар тийм хүн тусдаг. Сайн нэг гэнт ингээд бодогдчихлаа. Өмгөөлөх нэг хүн байсан бол чад юу яриад байгаа тийм юм гэлдэх юм бол бидний сэтгэлд ингээд нэг арай илүү жоохон баг тусах ус юм болов? Бүгд нэг тийм юмтай байсан баг. Одоо жишээ нь ингээд бодонгууд та нарын найзуудыг ч гэсэн дахиад өөрөөр хэлдэг. Өөрөөр л хэлдэг. Одоо яг би ингээд бас бодонгууд би ч гэсэн бас хин нэг бас ингээд хэлжил байсан баг. Эсвэл миний найзыг хэлж байгаа гот чимээгүй сонсоод л ингээд өнгөрчдөг ч юм уу тий. Тэгэхээр ингээд ийм бидний 10 жил угаасаа л нэг юм жоохон дутууд үлмэг айл талдаа байсан. Тий одоо бас 10 жилийн маань 3 нийлдэг найз байгаа штэ. Тэнгүүт ингээл ер нь бол ангийнхан тэр чигээрээ би бинд ингээл очиж өгдөө штэ. Тэнгүүт тэрнээс болоод зүгээр энэ байдаг л үзэгдэл гэдэг хүн болгоны юм хочтой байх хэрэгтэй юм шиг ойлгохдаг гэсэн тухайн үедээ манай халуунаг тэгж дуудчих та за угаасаа л ингэж дууддаг тоо гэдэг. Тэнгүүт намаа ингэж дуудах цаа манай найзыг ингэж дууддаг юм чи би ингэж дуудуулах нь аргагүй гэдэг юм байдаг юм шиг. Тэнгүүт одоо эргээ харахад ингээ бүгдээрэнд нь тэр нь амар хэцүү байсан байгаа. Жижигэн тэнгүүт ингээл би шилжээд ингээд өөр сургуульд ингээл ороо шилжихт ч юмсаа амар хэцүү зү шүү дээ. Шал өөр орчинд очивол тэнгүүт ингээл ангиа ингээд нэг манай ингээд намайг байнга юм хятад охиноор хэлдэг гэсэн. Хөөе гүн юм уу яа гэдэг хятад охин гэдэг. Тэгээ би ингээд за миний царайд нэг тиймэрхүү юм байна гэж
бодвол. Тэнгүүд ингээд яг тэрэнд ингээд манай анги амар инээдэг гэсэн аахгүй. Би нөгөө найзтай хөөрөх юмстэй. Гэтэ угаасаа нөгөө нэг хөндлөнгөөс хүн харж шаалахгүй л бол хүн одоо тэр өөсөвигээ зүгээр л гэж хүлээж авдаг. Тэгээ аав ээж нь хайрладаг бүгдээрээ ингээл байж хахад гинт ингээл нийгмийн харилцаанд ороод ирэнгүүт өөрөөс нь өөр хүүхэд гараад ирэнгүүт хүүхдүүд тэрийг нь шаалгах ч юм уу тий. Өөрөөс нь өөр байж болохгүй юм шиг тий. Тэр чинь хүүхдүүд юм чи бүгд шүүлтүргөө хандж байгаа шүү дээ. Ямар ч шүүлтүргөө шууд бодсноо илэрхийлээд тэр нь хүнд тусан ч хийж бодохгүй тэр үнийг гимтээж аваач гэж юу нь бол хинж бодохгүйгээр бас дэрлэгдэж байгаа бүлэдж байгаа юм байна. Одоо нөгөө ээж аавдаа ээж намайг тэр ингээд гэж хэлэнгүүт ээж аав нь очиод ингээл ээж аавтай ингээл шууд ингээл хэрэлдээл ч юм уу тий миний хүүхдийг ингэчлээ тэгчлээ гэл ингээл тэнгүүт дараа нь буцаагаад хүүхдүүд магадгүй тий ээж аавтай ховлдог юм ээ гэт ч юм уу иймэрхүү зүйлүүд амар юм тойр гэлбрээр ингээд яваад иж магадгүй бас дээрэс нь гэх юм бол би өөр эрэгтэй дүүтэй тэг эрэгтэй дүүтэй болохоор ингээд бас ингээд боддгийг эрэгтэй дүүдээ захиж хэлдэг байхгүй юм. Эмэгтэй хүнд гар хүрж болохгүй. Тэгээ одоо эхэндээ бол эмэгтэй хүнд гар хүрж болохгүй гэдэг байсан чинь эргүүлээд манай нөгөө нэг хүүхдийн дүүгийн ингээд ангийнх нь хүүхдүүд нь охтууд нь ч юм уу те дураараа эрэгтэй хүүхдэд хүрж болно, цохиж болно. Тэг бас нэг иймэрхүү юм амирх явдаг штэ. Эрэгтэй хүүхэд биш юм шиг. Тэг ер нь аль монголчууд тэр чигээр эрэгтэй хүүхэдтэй бас жоохон хатуу ханддаг юм шиг санагдаад идэг. Тэгэхээр ер нь аль охтуудаа бас ингээд те эрэгтэй хүнд хүрж болохгүй, цохиж болохгүй, ер нь хүнд цохиж хүрж болохгүй гэдэг мухагаар дарамжилж болохгүй гэдгийг гоё тайлбарлаад багаас нь ингээд заагаад өгөөсэй эцэг эхчүүд нь. Саяны хэд бол одоо ингээд яг бид нар тохиолдсон юм сэтгэл зүйн одоо юм дээрлэхэлтүүд байлаа шүү дээ. Юм сэтгэл зүйн хувьд би бол ингээд биеэр дээрлэхэлтийг бол яг ингээд зөндөө харчихсан. 10 жил тахтаа бол охтууд ингээд зодтолтлоо 0.5 ороод өссөн тий. Тэгэл тэгэнгүүтээ тэрний юунаас бас ингээл найз залуугаас болсон ч юм уу те найз зөндөөс болсон ингээл эсвэл ингээл манай яг тийм нэг байранд дэсэн нэг юм найзыг маань нөө сошиалор ингээд хэрэлдээд хоорондоо дөнгөж фейсбુક гарцсан тэгээ ингээ хоорондоо хэрэлдээд тэгээ тэрнээс болоод гэрийнх нь гадаа дуудаж гаргаж ирээд 5 охин нийлж агаад дэвтэр тортолцсон зодчихсон. Тэгээд яг ингээд хажууд нь байсан бол өмөрнөлтөө мэдээж гэхдээ энэ бол нөгөө нэг бидний ингээд очиж өмөрөхдөө биш тэр 5 хүүхэд нийлээд нэг хүнийг зодж гинэ гэдэг нь өөрөө бүр ингээд маш том асуудал байхгүй юу. Хин нэгний биед хүрнэ, сэтгэл санаанд дарамт учруулна. Тэгээ одоо нэг тэгнэ гэдэг бол бүр ингээд хамгийн муухай зүйл. Одоо тэднийг одоо ингээд бодоход яг бид нэр адилхан хүүхдүүд байсан гэд ойлгоод иж болохгүй байхгүй юу. Хүүхэд байхасаа эхлээд одоо хүмүүждэг. Ер нь бол одоо ингээд нэг тийм үг байгаад идэв штэ. Дээрлэхэгч ингээд төрдөггүй өсдөг гэд тэнгууд ингээд тэр хүн анханасаа тэгж өсөг одоо ингээд төрөөгүй яг тэгж өсөх явцдаа тэгж хүмүүжсэн байгаа байхгүй тэр хүмүүс л магадгүй зүгээр ирээдүйд дахиад хүн зоддог хүн болдог байх тэгэхээр бид нэг ингээд за хүүхдүүд юм чи яах вэ гэд ойлгож өнгөрөх биш энэ бол ингээд бүр ингээд ёс суртахууны амар том хим хэмжүүр байх хэвээр ерөөсөө кул харагддаггүй одоо ингээд нэгтэй атман байла бидний үе тийм атман гэдэг нэршлээс амар хэвс шүү дээ нэгдүгээр атман хоёрдугаар атман гэл атман байла гэд бүр зүгээр л тэр хатмаа зүгээр л өөрийгөө л ингээ бусдаас илүү гэж бодож байгаа болохоос хинч яг үндэ тэрнийг илүү гэж боддоггүй. Хинч тэр хүн ерөөсө гоё харагддаг чгүй. Тэр нөгөө ийм үгсээ яваад байдаг үстэй. Нэгэндээ гоё гэлж чадахгүй бол зүгээр амаа татаа гэ. Гоё зүйлийг л нэрээ би биэндээ ингээ хэлээсэй. Одоо ингээ тийм хараалын үг хэлж гин муухай үг хэлж гин хин нэг ингээ шоолж гин гэдэг зүйл нь зүгээр муухай гэдгийг л ойлгож байгаа. Хин нэг одоо дотны найз ч юм бишээсэн ч гэсэн хин нэг дээрлэх цагааг харах юм бол өмөрөх тийм бас тийм зогсоох хүчтэй агаарэ бас аав ээж нь ч гэсэн хүүхдүүдэд тэгж хэлсэн бас амар хэрэгтэй. Солонгос кинон дэр ингээ дээрлэгдэг штеп. Тэр дээрлэх чаг ингээ авардаг хүмүүс байдаг штеп. Ямар гоё харагддаг уу. Тэр дээрлэх чаг хүмүүстэй ингээ хамгийн ингээл буруу муруу байдаг. Тэгэл хамгийн хүчрхэг хүн бусдын төлөө санаа тавьдаг. Тавсаа бид дөрвийн бичлэгийг маш олон өсвөр насны хүүхдүүд үздэг. Тэгээд яг одоо үзэж байгаа түнэр маань бүгдээрээ яг саний хэлсэн зүйлүүдийг ойлгож аваад бүгдээрээ гоё дээрлэхэлтийг зогсооё. Миний дүнээр ухаантай дөө. Тэгээд хажуудах чи өөрчлөгдөг байх юм бол хажуудахаас өөрчил. Ингээд уриал гэх юм уу да юу гэх ингэж болохгүй гэдэг юм ингээд амар сайн ойлгуул тэр хүнд ингээд чадхаараа ойлгуул хамтаараа зүтдэг. Бүгдээрээ дээрлэхэлтийг зогсооцгоё. Дөрүүлж гисэн хэдэж өөр хүнийг болохгүй шүү. Цаашдаа ойлгосноо. Бидний хүүхдүүд ч болох ёсгүй. Дээрлэхгүй шиг нэг бид дөрвч хинж дээрлэхгүй. Ялангуяа манай ундаалыг хинж дээрлэхгүй. За зүгээр. За тэгээд
та нар тэгээд бид дөрийн яг энэ өнөөдрийн бичлэгээс бас жоохон биш бүгдийг ойлгох хэрэгтэй гэсэн ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд хамтдаа гоё дээрлэхтэй эсрэг хамтдаа гоё зогсцгой тэмцэцгээе. Бүгдээрээ чаднаа. Мундаг хүмүүс айцгаа. Бичлэгийг үзээгүй хүмүүст нь үзтэл нь гоё шеэрлээрээ тэгжээж ингээ бүгдээрээ хамтдаа өршлөгдөж шүү. Тэгээд амжи.